Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны жилийн үйл ажиллагааны товч тайлан. Автотээврийн үндэсний төв 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж 12 зорилтын хүрээнд 96 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүллээ. Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар 2024 онд 43 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 43.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөг 101%-аар ханган биелүүллээ. Тус үйлдвэрийн газраас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны холбогдох мэдээллийг тендер цэг, гөв цэг эмээн, шилэн данс цэг, гөв цэг эмээн цахим хуудас тус байршуулан ил тод байдлыг ханган ажиллана. Монгол улсад 2024 оны 12 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 1,340,774 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 2024 онд нийт 172,798 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж 718,599 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж ажилласан байна. Мөн Монгол улсын хэмжээнд 975,844 тээврийн хэрэгслийг техникийн хяналт үзлэгт хамруулад байна. Улс хот хоорондын нийт зорчигч тээврийн үйлчилгээг 64 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан 59 чиглэлд нийт 784 тээврийн хэрэгсэл 2257 мэрэгсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1,950,690 зорчигч тээвэрлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 4.8%-аар өссөн үзүүлэлттэй байна. Монгол улсын хэмжээнд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг автозамын хилийн 10 боомтоор 1027 аж ахуй нэгж байгууллагын 40,803 хүнд даацын тээврийн хэрэгсэл 27,236 мэрэгсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж байна. Хэдийн боомтуудаар экспортлогдсон болон импортлогдсон ачааны хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар 83.5 сая тонн тээвэрлсэн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 18%-аар өссөн байна. Улс хот хоорондын нийт зорчигч тээврийн 72,445 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж, автотээврийн улсын байцаагч нар 92,064 тээврийн хэрэгслийг шалгаж, 7,680 зөрчил илрүүлж, 6,055 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 1,625 зөрчилд 188 сая 585 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулсан байна. Автотээврийн нэгдсэн лавлах 1912-34 тусгай дугаарт өдөрт дунджаар 3735 иргэн холбогдож, автотээврийн салбарын болон бусад үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл тогтмол авдаг бөгөөд 2024 онд нийт 1,299,775 дуудлагыг хүлээн авч ажилласан байна. 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А207 тоо тушаалаар баталсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дуудлах худалдаагаар зохион байгуулах журмын хүрээнд Улаанбаатар хотын харьяалалтаа 11,930 дугаарыг дуудлах худалдаагаар худалдан борлуулж нийт 22 тэрбум 821 сая 293,213 төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүллээ. Иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах чиглэлээр www.autobox.ceg эмээн цахим үйлчилгээний нэгдсэн платформыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэхүү автотээврийн цахим платформоос тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ буюу хасалт, импортын бүртгэл, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, техник хяналтын үзлэгийн цаг захиалгын үйлчилгээ, улс болон хот хоорондын зорчигч тээврийн тасалбар захиалга, мэрэгсэн жолоочийн цахим шалгалт зэрэг үйлчилгээнүүдийг авахын зэрэгцээ тээврийн нэгдсэн систем, дуудлагын худалдааны систем, дотоод ачаа тээврийн систем рүү нэг цонхоор хандах боломжийг бүрдүүллээ. Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд Wi-Fi тохиромж суурилуулах ажлыг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Говьалтай, Ховд, Хөвсгөл, Овс, Баян мөлгий, Дархан уул, Архангай, Өвөрхангай, Баян хонгор зэрэг 9 аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэл эрхэлж буй 12 аж ахуй нэгж байгууллагын 310 тээврийн хэрэгсэлд Wi-Fi тохиромж суурилуулсан байна. Мөн тээвэрлэлт гүйцэтгэж буй байгууллагатай хамтран VIP үйлчилгээтэй автобус нэвтрүүлж зорчигчдын талархлыг хүлээгээд байна. Автотээврийн үндэсний төв нь автобуудлын стандартыг хангах, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймагт автобуудлын барилгыг ашиглалтанд орууллаа. Орхон аймгийн зорчигч урсгал жил ирэх тусам өссөөр байна. 2020 онд 82,675 зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд энэ тоо 40% өсөхийг статистик харуулж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Койко олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 2024-өөс 2027 онд хэрэгжүүлэх
Монгол улсын автотээврийн техникийн хяналтын үзлэгийн чадварлыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төслийн ажлыг эхлүүллээ. Төслийн хүрээнд үйлдвэрийн газрын инженер техникийн ажилчдыг бүгд найрамдах Солонгос улсад сургалтанд хамруулсан. Ийхүү 2024 онд автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар дэвшүүлсэн зорилгоо бүрэн биелүүлж ажиллалаа. Алтан шар замтай нь үлзийтэй байх болтугай.